Сайн уу, намайг Доги гэдэг. Би бизнес удирдлага хүн нөөцийн менежмент чиглэлээр төгссөн 23 настай хүн нөөцийн менежер хийдэг. За хамгийн анх хүний намаа гэдэг сэдвийг сонсоод миний тухайд бол надаас аягүй хол сонсогдчихсэн. Хүний намаа гэж бодохоор хамгийн түрүүнд толгойд бодогдчихсэн юм болохоор ер нь бол кинондор үзэхэд дээр үедээ болчлол боололгоод өөр улс намлаа зарж байгаа хэмтчлэн тиймэрхүү зүйл толгойд орж исэн болохоор орчин үеийн бидний нийгэмд бол хүний намаа гэдэг зүйл тийм амар нэг чухал тийм анхаарах хэрэгтэй сэдв шиг санагдаагүй. Тэгээд оюутан багтаа Амбайн Монголын хүний намын сургалтын сууснараа яг хүний намын талаар хүний намаа бидний амьдралд бидний эргэн тойронд ямар их болдог гэдгийг ер нь бол мэдэрчээсэн. Энэ цагаас эхлээд ер нь бол хүний намын төлөө би ялангуяа залуучууд бид нэр хамтдаа тэмцэх хэрэгтэй юм байна. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг маш сайн ойлгосон байдаг. За хүний намаа болохоор ерөнхийдөө бяцхан хүүхдүүд бидний хайртай дотны найзууд яг хинж хүртэх боломжтой юм хүнд нийгмийн бас нэг хэсэг ер нь бол эрсдэлтэй хэсэг. Тийм учраас бид бүхэн залуучууд бид бүхэн энэ эсрэг хамтдаа тэмцэх хэрэгтэй гэж ойлгож байна.